нэмэгдэж байгаа манай улсад нэмэгдэж байгаа өсөн нэмэгдэж байгаа өвчлөл цаашдаа буурах энэ боломж бүрдэн бид нар сургуулийн орчинд хүүхдүүдэд ямар боловсролыг олгох вэ? Сургуулийн орчинд урдсан сэргийлэх сургууль суурьсан эрт илрүүлгийн тогтолцоог бид нар яаж хийх вэ? Хүүхдийн одоо тэр эрсдэлтэй аюулгүй байдлыг хэрхэн ямар багийг бүрдүүлж одоо үнэлж энэ аюулгүй байдал эрсдлүүдэд багасгах вэ гэдэг энэ зүйлийг бүгдийг нь хуульчилж өгж байгаагаар энэ маань их онцлогтой байна. Сургуулийн дотоод орчны чанар ялангуяа сургуулийн барилгын материалын чанар энэ танилцуулга дээр бол ер нь их тодорхой гарсан. Одоо сургуулийн дотоод орчин эрсдэлтэй барилгын материалууд хэрэгжсэн тохиолдлууд их байгаа. Бүх сургуулиудад бид нэр одоо Америкийн нэгдсэн улсын бас өвчний хян сэргийлтийн төвөөс гаргасан юм тусгай үнэлгээний заавар байдаг. Энэ үнэлгээний дагуу хийгээд үзэхэд 50-аас дээш хувийн сургууль нь одоо энэ стандарт шаардлага норм дүрмийг хангахгүй байна. Энэ одоо хүүхдийн одоо сурч боловсрох орчин бол эрүүл мэндэд үнэхээр сөрөг нөлөөтэй байна гэдэг энэ зүйлүүд гарсан. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хорт хавдар үүсгэж болох эрсдэл бүхий ийм бодисууд ер нь 2-оос 5 дахин илүү байна гэдэг ийм тооцоо судалгаа шинжилгээнүүд бас гарсан байна. Үе тэнгийн дээр хэлтийн улмаас нэг хүүхэд бас амь насаа алдсан байна гэдэг ийм мэдээлэл та ярьсан юм. Тэгээ ер нь яг сургуулийн орчин хэр сургуулийн эргэн тойрны 150 м-ийн радиус ер нь өнгөрсөн сүүлийн 4 жилийн хугацаанд бас 4 хүүхэд амь насны эрсдсэн байгаа. Энэ 4 хүүхдийн нэг нь одоо энэ үе тэнгийн дээрлэхэл хүчирхийлэлтэй холбоотойгоор амь насаа алдсан байгаа маа. Тэгэхээр бид нар ер нь цаашдаа энэ үе тэнгийн дээрлэхэлтийг зохицуулж байгаа энэ хуулиуд маань бүгдөө энэ үе тэнгийн дээрлэл гарсны дараа ямар хууль эрх зүйн хариуцлага хүлээх вэ гэдэг рүү чиглэсэн ийм хууль эрх зүйн орчин өнөөдрийн хүртэл байгаад байгаа. Тэгэхээр манай энэ сургуулийн орчны эрүүл мэндийн аюулгүй байдлын тухай хуулийн онцлог бол энэ үе тэнгийн дээрлэлтээс бид нар хэрхэн яаж сэргийлэх вэ? Сэтгэл зүйч эмчнэр одоо сэтгэл зүйчнэр сургууль дээр ажиллаад ямар ажлуудыг зохион байгуулж хийх вэ? Энэ үе тэнгийн дээрлэлтэй холбоотой асуудлыг хэрхэн яаж үүсгэхээс өмнө урдсан сэргийлж илрүүлэх вэ гэдэг энэ нарийн заалтуудыг тусгаалan зааж өгсөн сэтгэл зүйн зөвлөгөөний юм бас тусдаа хэсэгтэй байгаагаар бас онцлогтой. Хавдрын эмнэлгийг барих асуудал ер нь яг буцаар ярьж байгаа намжчлаар да хичнээн тийм хүн төлөвлөлттэй байгаа тийм. Хавдрын эмнэлгийн ер нь зураг төсөв нь хийгдээд дууссан газар нь бэлэн болцсон байж байгаа. Энэ оны төсөвт бас дид бүтэц барилгаас бусад асуудлуудыг шийдэхээр бас 30 тэрбум төгрөг төсөвт суулсан. За ингээд цаашдаа ер нь 700-аас 800 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэдэг юм төсөв тооцоо гарсан. Энийг одоо Солонгосын бас Экзим банкнаас нэг хөнгөлөлтөө зээлийг авч хийж хэрэгжүүлэхээр бас засгийн газрын түвшинд нэлээдгүй яригадаад ингээд явж байгаа. Ерөнхий сайд учрал танд эрүүл мэндийн сайд болоод санал тавиагүй. Ер нь өнөөдөр бас улс төрийн нөхцөл байдал нэг засаг хурлын дараагийн томилох асуудлаараас завсарлаа гарсан. Харин одоо энэ төрийн ажил маань үнэхээр одоо их гацж байна. Биднэрт одоо хийж хэрэгжүүлэх батлах хууль бол үнэхээр их байна. Одоо энэ ажлын хэмээр санал судлалын асуудлыг одоо өнөөдөр болж өгвөл одоо хурдан дуусгамаар байна. Тэгэхгүй бол одоо энэ төрийн ажил үнэхээр гацж байна. Үүний үр дүнд эргээд ард иргэдэл хохирно. Биднэрт шийдэх асуудлууд их байна. Олон улсын нөхцөл байдал сайнгүй байна. Үүний үр дагавар одоо манай улсад нийгмийн эдийн засагт сөрөг нөлөөлөл авчрах нь тодорхой байна. Үүний эсрэг ямар арга хэмжээнүүд авахаа одоо ярмаар байна. Тэгэхээр одоо энэ төр засгийн ажлыг одоо нэг цаг ч алдахгүйгээр цааш нь үргэлжлүүлэх шаардлагатай л байна гэж харж байна.